тэгэхээр энэ сонгуулийн жилийн хувьд энэ төрийн албан актад анхааруулж хэлэх зүйл юм байна. Ээлжийн амралт аваад сонгуулийн үйл ажиллагаанд ингэж яваад байдаг. Улс төрчдийг дагаад төрийн албаны хуулийн дээрээс одоо та бүхэн ингээ харах юм бол улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно гэсэн байна. Тэгэхээр энд одоо аливаа хэлбэрээр гэдэгт маш одоо жижигхэн зүйлээс болоод явждаг. Өөрийн хэрэгэлдэг компьютер техник тоног төхөөрөмж юу гэдгийг энийг ашиглуулаад явж байхад улс төрийн үйл ажиллагаанд албан байгууллагын өмч хөрөнгийг ашиглуулаад явж байна гэдэг юм зүйлүүд гардаг. За дээрээс нь одоо сургалт сурчлагаа мэдээллийн чиглэлээр орон нутагт томилтоор явж байгаа. Тэгээд одоо улс төрийн шинжтэй мэдээлэл хийгээд өөрийн үйл ажиллагаанаас тодорхой одоо хүрээ хамааралгүй асуудлаараа ярьж мэдээлэл өгөх гэх мэтчингийн асуудлаас болоод одоо юу гэх төрийн албан хаагчийн сахилга дэг журмыг зөрчсөн, ёс зүйг авирсан гэдэг юм уу. Ийм зүйлүүд нэлээд гарна. За дээр нь одоо нөгөө ариг тарстай холбоотой асуудлууд байна. Энэ ёс зүйтэй холбоотой зүйл дээр тэгэхээр зэрэг одоо томилтоор явж явах, дотоод гадаадад явах гэдэг юм уу. За аймаг орон нутагт очихоор одоо огтолдог өдөрдөгч гэдэг юм уу. Ийм асуудлуудыг гаргахгүй гараа гэдгийг бол төрийн албан хаагчнууд бас зөвлөж хэлэх байгаа.